Алдраа бяцхан үрсийн эрүүл аюулгүй байдалд томчууд бид цаг хорон мөчбөр анхаарал хандуулж явах ёстой. Ялангуяа нийслэл болоод томоохон суурин хотуудад хүн амын төвлөрлөөс үүдэж хотын тэлэлт явагдан захын гэр хорооллууд бий болоод байгаа. За тэгвэл тэдгээр захын гэр хорооллуудад амьдардаг хүүхдүүдийн тухайд төвдөө ойрхон байдаг хүүхдүүдэд бодвол эрсдэлтэй нөхцөл байдалд хичээл номдоо ирж очдог байсан цаг ард хоцрох эхлэлийг Эрдэнэт хотноо тавьсан байна. Гадны зарим улс орны жишгээс харахад хувийн улсын гэлтгүй сурагч хүүхдүүдийг сургууль гэр хоёрын хооронд зөөж хичээл номдоо шамдах эрүүл аюулгүй байх эрхийг нь хангадаг жишг байдаг юм. Харин манай улсад хүүхдийн автобус хөтөлбөрийг анх удаа Эрдэнэт хотод амжилттай хэрэгжүүлсэн байна. Ингэхдээ төвийн хэсгэр ч юм уу захын хэсгэр гэж ангилаагүй хотыг бүхэлд нь хамруулан олон тооны автобусыг энэ үйлчлэгэнд гаргасан гэдгийг холбогд хүмүүс нь хэлж байгаа юм. Нийт хүүхдийн автобус зогсдог 14 буудал барьж байгуулан нийтдээ 7 автобус үйлчлэгэнд явдаг гинэ. Бид нар болохоор зэрэг 5-аас доош ангийн хүүхдүүдийг уул нь бол ингэж сургуульд нь хүргэж сургуулиас нь ингэж гэрт нь хүргэж өгөх юм тээрлж авах хэрэгтэй байхгүй. Тэгээд хүүхдний нөхцөлд ялангуяа өвөл бол хүүхдүүд маш их даардаг. Ингээд хорооллын хүүхдүүд болохоор зэрэг чинь унаа унш явах нь бага. Тийм учраас ингээ хүүхдүүдийг суулгахгүй байхын үнэхээр хэцүү аргагүй. Тэгээд яг нөгөө хүүхдүүдээ бид нар дунд юу том баг гэж ялгахгүйгээр аль болохоор багтаамжаар нь тэгэл багтаагаал явдаг. Яг бид нар дөрмөж өчөж л байгаа л да. Тэгтээ ямар ч байсан аюулгүй тэгээд аваад ингээ зорчоол яваад байгаа. Тэгээд ер нь бол энэ хорооллын чиглэлд бол жоохон нэмэлт автобус гаргах хэрэгтэй байна гэж жагаад сая нэг автобус энэ 3 дугаар сараас эхлээд нэг автобус каунти жижиг автобус явж эхэлж байгаа. Тэр явснаар одоо бас бидний ачаал арай бас харьцангуй багасж байна. За үйлчлэгэнд явдаг автобусны асуудлыг улсын төсвөөс 5-ыг нь гаргуулж чадсан бол үлдсэн 2 автобусыг нь орон нутгийн удирдлагуудын санаачлагаар үйлчлэгэнд явуулах болсон байна. За үүний үр дүнд хүүтний үйлрэлд ялангуяа өглөө оройн харанхуй үед хүүхдүүд даарч хөрөх, айж эмэх, замын хөдөлгөөний болон элдв гэмтэргийн золиос болохоос урьдчилан сэргийлсэн маш сайн ажил болсны дээр за эцэг эхчүүдийн цаг завыг хөнгөлж чадсан маш үр дүнтэй ажил болсон гэдэг үнэлгээг ард иргэдээс аваад байгаа юм байна. Хүүхдийн автобус бол ач холбогдолтой маш. Яг тэгвэл энэ одоо яг 12 дугаар баг сургуулийн хувьд бол хамрал сургуулийн хувьд хүүхдүүд маш холоос ирдэг. Одоо гэр хороолоос тэгээ өвөлдөө одоо даарч хөрөхгүй тий нийтийн унаа хүлээлгүйгээр шууд одоо өөрийнхөө зориултын автобусанд суугаад ирнэ гэдэг бол маш их ач холбогдолтой. Аюул ослогоо талаасаа ч гэсэн. Энэ бол маш үр дүнтэй ажил. Хүүхдийн автобус үйлчилж эхлээд 3 жилийн үр үзэж байгааг нь за хүүхдүүдийн тухайд автобусаар үйлчлүүлэх дуртай гэх мэтлэнгээр сэтгэгдлээ илэрхийлж байсныг энд үзүүлье. Би сачиргал гэдэг би 12 дугаар ангиас сурдаг 3 дугаар анги отхон төгс гэдэг багшийн сурч байсан. Би тэгээд автобуснаас нэгэд одоо хоцрогч байгаа. 4 сарын 12-нд хоцорч байсан. Яг хоцроод яасан юм? Хоцроод яхад тэгээ микрофон мөнгөөр хичээл рүүгээ явчаад. Тэгээд микро авч ийн үү? Авч илээ. Хаяа хөгсчүүдийнхээ суулгах юм бэлээ. 3 дугаар сарын 12-нд. Сарах. Хүүхдүүд тусд. Одоо хэдгээр ангилаа? 3 биш 2. 2 юм тий. Зөвхөн автобуснаас хожигдож байна 2 нь. Хаяа хожигдож байгаа. Өглөө чи яаж ирж байна одоо автобусанда ээж аав нь ахагч нь хөргөж өгч байна яаж юм? Тэгэр би автобусанд тавьчихсан шүү дээ. Цагаат автобусанд. Тийм үү. Цагаат автобус чамаас хэдэн төгрөг авах вэ? 200. Оо тийм үү. Энэ автобус чамаас мөнгө авч байна уу? Авахгүй. Ямар ч тач энэ ажил цаасан дээр юм уу эсвэл яригдж байгаа асуудал биш анхных нь хэрэгжиж эхлээд 3 жил болж хэрхэн үр дүнтэй байгаа вэ гэдгийг Эрдэнэт хотын жишээн дээрээс харж болох учраас за бусад орон нутгийн удирдлагууд холбогдох хүмүүс нь анхааралтай аваасаа гэдгийг уриалж байна.